Сайн байцгаана уу? Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг ярин мэдчилж байна. Кино шинжлэх ухааны нэвтрүүлэг эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эх орны өнцөг болон бүрд кофений соёлыг түгээнд Кафе Бэнэ болон үрждэг сар хариултаа хадгалъя. Хотлоо өвчлийн банк маань оролцож байна. За энэхүү нэвтрүүлэг НТV болон Од өндөр радио 107 83.3 гэсэн хост дэлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол маш гоё сэдэв байна. Black Mirror. За season 1-ийн талаар ярилцсанаа. За яг одоо Хотод улсын Ланж хотоос физикс бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргийг бэлгэнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? Яг нь season 1 тийм гэхээс илүү зүгээр тэ нөгөө ийм онцгой сэтгэл үлдээсэн ангууд гэж байдаг шүү дээ. Black Mirror ч одоо баг хэдэн season тамтай. Сая сүүлд хэдхэн хоногийн өмнө тийм season 7 нэгдсэн баха тий. Тийм. Би бол үзэж амжаагүй байгаа. Хадгалсан байгаа. Нөө тийм. Ажил дарагдаад жоохон үзэж амжихгүй байгаа. Тэгээ дараа нэг тухтаа үзнэ гэж байна. Тэгээ нэг жоохон нэг хаврын ядаргаа болоод байгаа юм яа. Ойр жоохон ядраад байгаа. Тэгээ янз янз юм үзэж амжихгүй. Тэгээ яг өмнөх цувралуудаас ялангуяа өнөөдөр season 1-ийг жоохон онцолж ярих гэж бодсон юм. Яг тэгэхээр энэ Black Mirror ерөөсө гараад энэ season 1-ийн эхний 3 анги бол амар хүчтэй байсан. Ер нь дэлхийд даяараа хүмүүс нэг юм мессеж өгсөн шүү дээ. Хөөе та нар ер нь болохгүй юм биш үү гэдэг. Яг би бол үнэг хэлэхэд яг анх season 1-ийг цацагдж яхад үзээгүй. Тэр үед би Netflix ч нэг ордоггүй байсан. Тий 11 онд нээлттэйсэн. Тийм манай найз надад зөвлөөд чи ер нь наатах үзчихээч. Би болохоор үзэхгүйгээ цухтаа яваад дийдэг. Нэ баг хэд ч өглүүлчлээ. Уулзах болгонд чи нэг үзчихээч чамтаа л ярмаар юм байгаа гэ. Зүхтаж явж байгаад баг 13 онд үзлүү яалаа. Эхний 3 season бүр гарцсан байхад үзсэн санагдаад байна. Тэгэл үзсэн чинь надад ерөөсөө амар байсан. Амар лаг санагдчихсэн. Яг нэг зүгээр одоо ч гэсэн ингээд улам хүч аваад байдаг нь юу вэ гэхээр би анхны 1-р season эхний 3 ангийг үзээд тэр чинь нөгөө эхнийх нь National Anthem. Тэгээд дараагийнх нь 50 Million Merit, 3 дахь нь болохоор Entire History of You гэдэг. Тэгээ энэнийг үзчихэд хамгийн одоо яг анхны үзэл дээр шүү дээ. Хамгийн анхны үзэл дээр хамгийн дотор ингэж үлдчихсэн анги нь болохоор 50 million merit гэсэн. 15 сая merit гэдэг. Тэр яасан гэхээр яг хөө тэр чинь нэг юм бид нар ингээд бүх юм цахим болчлоо гэдгийг шууд харуулдаг шүү дээ, тий. Бүх юм дэлгэцээс хамааралтай болсон. Тэгээ нэг юм дэлгэцэн дотор амьдарч идэг. Тэгээд энэ тэр анги ер нь их амар юм харуулсан. Дэлгэцэн дотор амьдардаг залуу. Юунд үрэх нь мэддэхгүй хит их мөнгөтэй болсон, тий. 15 сая ч гэх шиг. Тэгээ нөгөөтгөө айгүй юм дураараа хэрглэж мэргэлдэг. Ерөөсөө тэр нөгөө шүдээ угаахтаа сойдсон дээрээ тавьж байгааооных нь хэмжээ бүр нэг даварцсан ихээр тавьж юм байв л дээ. Тэргээл ерөөсөө тэнгүүтээ тэр охинд дурлангуудад юу ч бодохгүйгээр өөрийнхөө мөнгийг тэнцээ ингээл өгчөж байгаа энэ төр бол айгүй хөөх. Тэгээ магадгүй ингээм нэг юм ирээдүйд ийшээ чиглэж байгаа юм биш үсттэй энэ гэсэн бодлого анх төрүүлчихсэн. Тэгээд одоо ингээ харахаар ихтэй жоохон тийм болоод байгаа юм шиг санагдаад байгаа шүү дээ. Нөгөө VR технологиуд орж ирэл. Метронд явахаар хүмүүс чинь нэг юм зүүчээл явж идэг ерөөсөө. Хүмүүс бол ерөөсөө нэг тийм хэрэглэгдэхүүн маркийн болоод дугуйж игээл тэрнгээрээ нөгөө меритэ оноогоо цуглуулж идэг. Тэрэн дээрээсээ ингээд бүх юм контент болсон те. Тэгээд нөгөө контентуудыг үзээл тэрэн дотроос одоо тэгээд нөгөө хачин гэх юм уу хүн амтныг унгааж ус мус цацаж бүдүүн хүмүүс ордог өнтер гэл ерөөсөө юм замбраагүй их контентын донд орцсон. Тэгээд дугуйж игээ тэр бүгдийг одоо нөгөө цэргэлж идэг нэг юм том интернет сүлжээний нэг жижигхэн эс шиг болчиход байгаа байхгүй тий. Тэрийг бас ингээд тэжээгээд байгаа байхгүй. Өөрөө мэдрэлгүй ч юм уу тийм тогтолцоотой болсон. Хүссэн үсээгүй тэжээдэг тий. Харин тийм тэгснэ одоо ингээд тэр дугуйж хийж байгаа за цуг дугуйж хийж байгаа хүмүүс хоол эднэр л ерөөсөө яг тэр эхний энэ одоо 1-р давхаргын ингээд хэлчихээ л да. Тэр 1-р давхаргын нийгмийн одоо бодит зүйлүүд нь байгаа байхгүй юу? Яг ингээд физик бодит материаллык зүйлүүд нь явж байгаа байхгүй тийм чи. Тэгээ надаас амар санагдсан тэр ингээд дугуйж хийж яхад нэг хажууд нэг залуу байдаг шүү дээ. Муухай инээгээд байдаг. Тэгээ ингээд тарган тэгээ нөгөө нэг илүүдэл жинтэй хүмүүсийг ингэж шоглож байгаа байхгүй тийм чи. Тэр яг муухай санагдаад. Өөрөөсөө болохоор ингээд дугуйж игэлтэй давхар тэнцээ ингээд жингээ бариад байгаа юм. Тэгснэ тэр ард явж байгаа цэвэрлэгч нар нөгөө тэр дугуйж хийж байгаа хүний ингээд шоглож байгаа тэр илүүдэл жинтэй хүмүүс нь явж идэг ч багшаа. Тэр нь их имзэг санагдчихсан. Өөх бас л арай л муухай. Тим юм үзээд яагаад инээгээд идэг юм бол гэж бодоод. Би тэгээ нөгөө
янз янзын реалити шоу нэг үзэж чаддгүй байхгүй нэг сонин санагдаад тий надаа ер нь жоохон. Одоо нөгөө саяхан манай Монголд гараад ирсэн янз янзын реалити шоу үзэхээр ягаад тэгээ ингээд үзэхээр ягаад ч болж өгдөг вэ надад. Яг энийг үзэх ямар юу байдаг юм бол гэж бодоод тий. Яг тэрнтэй адилхан тухайн кинон дээр бас яг тий нэг юм болсон болоогүй реалити шоунууд амар их үздэг. Тэгснэ яг манай нийгмийн нэг хэсэг одоо ч гэсэн ингээд байгальтаа бүр ингээд тийм одоо хүмүүсийн юу болцсон юм их гаргаж байна. За нэг нь тэр юм ингээд реалити шоугаар би one shot хийх тий. Реалити шоунд ороод миний амьдрал нэг алхам дээшлээд би сайхан амьдрна гэдэг юм. Идеал мөрөөдөл. Хит идеал мөрөөдлийг хүмүүс дагчдаг. А нөгөө талаас яг энэ ингээд кинон дээр нь гардаг штэ нөгөө юм авьяасаа үзүүлдэг юм нэвтрүүлэг байдаг штэ. Тийм дэрийн нөгөө one shot гэж нэрлэлсэн. Тэгээ ороод дуулна уу, бүжиглэнэ үү өстой юу үзүүлнэ хамаагүй зүгээр л тэнцээ байгаа хүний яг тухайн моментийн одоо нөгөө эндорфин үлээ тий. Эндорфиныг хальт ихсгээл тэгэл ингээд бууруулдаг. Тийм одоо тий хоромхон зургийн таашаалыг өгөх зорилготой тийм юмнууд явж. Гэтэл нөгөөтг нь айгүй үнэтэй 15 саяар хөдөлтөж аваа. Тэгээд тэрэнд ороод ялах үг нь мэддэхгүй тэр чинь. Тийм байр. Гэтэл өнөөдөр ч гэсэн зарим юм дээр манай нийгэм ч гэсэн нэг тиймэрхүү болцсон санагдаад байдаг шүү дээ. Одоо бид нар ингээд юм хитрхи хялбархнаар төсөөлөх гээд идэг болцсон тий. За нэг ингэж байгаа л нэг one shot хийгээл тий. Нэг одоо гоё дуулаад ч юм уу эсвэл нэг гоё бүжиглээл тэгэл юу болчвол мөнгөтэй болчвол тэгэл цаашдаа бүх юм окей гэж боддог ч юм. Тиймэрхүү болцсон яг тэрийг их сайн шүүмжилсэн санагдсан. Би саяхан нэг найзтайгаа уулзсан чинь ингээд 24 цагийн лайв хийдэг тийм аппликейшн байдаг юм байна. Тэгэл ихэвчлэн ингээд гадны орны хүмүүс хиттэн хятаараа ярих нь яриад, англи нь англиар ярих нь яриад. Тэгээд надад бас яг тэр санаанд орсон байхгүй. Тэгэл манай тэр найз ерөөсө царай зүснээсээ ичих юм чинь байхгүй. Ингээд байнгын ингээд нөгөө лайва хийгээд өөрийг үзэж байгаа хүмүүсээ ингээд хараад ингээд байж идэг. За энэ болохоор нөгөө нэг кинон дээр угаасаа гарч байгаа шүү дээ тий. Мөнхийн ерөөсөө нэг юм лайв хийдэг хүний өрөөнд байгаа юм шиг бүх юм ингээд бэлэн байж идэг. Дэлгэц сараал. Тийм ингээ ер нь их ойрхон байгаа юм шиг санагдсан. Одоо тэр аппликейшнийг бол ашигладаг манай сонсогчд бас байгаа л ах. Би одоо ингээд энэ ч нөгөө нэг хаяа оройдоо гарч алхах тийм дугуун ундаг ч юм уу заримдаа. Тэгэнгүүт чи яг тийм. Ингээл энэ тэнд нөгөө нэг камер зооцсон тэгэл юу ч ярьдığım бүү мэд нэг юм үзүүлээл тийм байдаг. Тэг яг хөө дээрэс нь энэ тийм мөнгө олж байгаа яг хөө бас ийм байна л та нөгөө технологи биднэрт мэдээж одоо мөнгийг тэг мөнгө бол хүнд хэрэгтэй юм шүү дээ. Энэ бол чухал зүйлүүдийн нэг. Энийг бол бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. Мөнгөгүй бол ясам дээр би өнөөдөр талах авахгүй юу шүү дээ. Тэрийг бол хүлээн зөвшөөрөх хэрэгтэй тий. Ингээ мөнгө муухай антер гэдгийг үзлээг бол нэгсэн ойлгодгоо би. Мөнгөнд мууч сайн чанар байгаа сайн чанар байгаа гэхдээ тэрийг яаж хэрэгжилж байгаа хүнээс шалтгаална тий. Тэгээд ингээ харангуут технологи бидэрт мөнгийг хэлбэрээр олох боломжуудыг мэдээж өгж байгаа тийм одоо жишээ нь YouTube ч юм уу, TikTok ч юм энэ системүүд ингээд хүмүүс тэрий чи ямар ч тодорхой хэмжээнд үзэж байна тий. Тэгээд үзэж байгаасаа би таашаал авч байгаа учраас буцаагаад тэнцэнэ төлбөр төлж чинь. За ингээд бол чинь. Гэтэл энэ систем хэтрээд эхлэх юм бол болохоо болж эхэлж байгаа байхгүй тийм чи. Одоо нөгөө хүн чинь бас нэг тийм амтай юм байна л та тий. Технологиг яаж хийж байгаад хэтрүүлцдэг. Цөмийн технологиг харах юм бол хүн цөмийн технологиг хэтрүүлээд хүн алах зэвсэг бүтээсэн байхгүй тийм чи. Тэрнтэй адилхан өнөөдөр бид нар энэ гар утас ноутбук те энэ янз янзын дэлгэцийн технологи хичээл та эдрийг хэтрүүлж ашиглахаараа бүр болохоо байна. Өдөржин шүнж ингээ харж идэг. Гэтэл хүн чинь өөрөө биологийн амтан. Тэгээ энэ одоо богино хугацааны жишээ нь бичлэгүүд гэж байдаг шүү дээ. Энэ маань өөрөө ийм аюултай байна. Хүний анхаарлын багтаамж гэж байгаа. Тэ одоо жишээ нь миний анхаарлын багтаамж бол нэг 60 минут тавьцаа байх шиг байсан. Нэг юм 60 минут өнгөрөөд ирэнгүүт би ер нь юунаас ч өдөж эхэлдэг юм бэлтэй чи. Яг ингээд нойр хүрээл нүд анилдаал те ер нь ингээд өөр юм бодогдоол те. Нөгөө хажуу байрны дорж дулмаа гэдэг шиг юмуд бодогч эхлээл ерөөсөө. Орой хаана очиж пив уух уу гэдэг чим ийм бодлоод орж эхэлдэг. Гэтэл энэ богино хугацааны тэгээд ингээд богино хугацаанд хүний би одоо юун дотор таашаалын гормон ялгаруулаад болдог энэ зүйлүүд маань донтуулах аюултай. Яг тэр чинь нөгөө богино хугацаанд хит өгчдөг. Тэгээ ингээд багасдаг гэж байгаа байхгүй. Тэгвэл хүн чинь тэр юмдаа ингээд донтоод байдаг. Тэгээ ингээд богино бичлэгүүд л үзээд байдаг. Одоо сүүлийн зарим бичлэгүүд чинь хэдхэн секунд ч байдаг юм дээ. Тийм бичлэг үздэг болсон. Тийм болдог болж эхэлдэг гэж. Гэтэл яг энийг бас яг энэ 15 сая мерит дээр гаргацсан байдаг ш. Нөгөө юм рекламад банк гардаг тий. Нөгөөх нь юм богинохон тэгэнгүүт манай гол дүрийн залуу үзэхгүйгээд
нүдээ дарсан чинь шууд энийг үзэхгүй нэг юм анхаарлага гарч хүчээр үзүүлж барьдаг тий. Гэтэл яг тэр хажууд нь дуугаж ээж байгаа залуу бол тэр нь бүр ингэ донцсон байгаа байхгүй. Хөрөч мэдэхгүй. Хамаг мөнгөө тэрэнд л зардаг тий. Тэр айгу өстой нөгөө чөтгөрийн тойрог байна. Тий. Би дуугаж игээд мөнгө одлоо. Тэр мөнгөө буцаагаад нэг юм сони юм үзлээ. Тэрийг үзэх мөнгөө би дахиад дуугаж ээж оллоо. Тэгээ нэг юм чөтгөрийн тойрогт орсон. Нэг юм Франц анимашн байдаг юм да. 3 юутай эмхтэй гэдэг чилээ. Би одоо нөгөө аниматорын нэрийг мартчихжээ. Айгу гоё анимашн гэдэг. Хамгийн сүүлд оны өмнө Illumination гэдэг анимашн хүн санал болохоор нь үзчихсэн. Тэр анимашнаас нэг юм гардаг байхгүй. Тий. 3 имээ ач хүүгээ хайгаа явдаг. Тэгсэн чинь хүүн ингээд юм дууж ижидэг. Тэгээ урд нь юм дэлгэц тавьчихсан. Тэгээ дууж игээд би төрүүлээл мөнгө олно. Төрүүлэх юм бол мөнгө олно. Хизээч төрүүлэхгүй шүү дээ тэр юм чинь тий. Тэгэхээр яг энэ дээр байгаа манай тэр залууч гэсэн хизээч нөгөө ямар нэгэн зориг байхгүй. За зориг байсан ч тэр нь хизэж хүрэхгүй тийм систем дотор явж байгаа. Айгүй эвгүй. Тэгээ тэр зүйлээс мэдээж зарим нь ингээд залхацсан. Одоо манай гол дүрийн залууд дурлсан охин бол бодит харилцаа хүсэж байгаа тийм чи хүн гэдэг амтан чинь бодит харилцаанд ордог юм биш үү гэдэг зүйлийг мэддэг болсон байдаг чинь. Тэд нар нас яг л өнөөгийн нийгмүүдийг одоо нийгмийн зохион байгуулалт ирээдүг аяг үзүүлсэн санагч. Ялангуяа одоо энэ тэнд явж байхаар VR зүүдэг хүмүүс аягүй их болсон. Яг VR гоё л доо би ч гэсэн VR тоглоом тоглолтоо VR хичээл үздэг. Гэтэ мэдээж юм хитрэх юм бол эвгүй тий. Гэтэ яг заримдаа жоох эвгүй л санагдтыг ингээд метрон дотор нэг юм шил зүүцсэн. Тэгээ ингээ за юу лээ гэж бодчихвол тий. Би ч яг ямар цаг үед амьдарч байгаа илээ гэж бодчихвол. Харин тий бид нар одоо тэрийг ашиглахгүй хэр юмнаас хоцорчих гээд байдаг. Одоо манай энэ гол дүрийн залуу юмыг маш юм одоо рационалаар ингэж хараад уг нь ойлгоод те энэ буруу гэдгийг ингээд ойлгоод найз охинтой ойлгуулах гад нөгөөх нь бүр ингээд нэмэх 21 реалити руу ингээд явцдаг. Тэгээ би эндээс гарч явна гэл ингээд уурсаал бас хит удаа хилдэг байхгүй юу. Тэгээд энэ нь яг гараад өөр амьдрал байгаа мó тэр зөвхөн нэг тэр барилга тодорхойг үзүүлээд байгаа мó гараад ингээд бусад нийгэм байгаа эсэх нь кинон дээр айгу тодорхойгүй гардаг. За магадгүй тэр хэрвээ ингэж байхгүй байлаа гэж бодоход бид нэр ингээд нэг юм те яах ч аргагүй нэг шоронд хоригдсон юм шиг өөрөө ч тэрийгэ мэдэхгүй те. Тэгээд яг хоо энэ найруулагч маань өөрөө их юм хоржоонтой хорон хошигнол гэх юм уу те одоо нэг ийм төрлийн лаг мэдрэмжтэй ийм найруулагч байгаа аахгүй юу. Тэгээд одоо яг ирээдүйд болж байгаа ямиг үзүүлж байгаа юм шиг хэрнээ өнөөдөр яг ингэж бидний яг одоо цаг үед болж байгаа зүйлийг бас ингэ бид нарыг бас ингэ шоглоод те ирээдүйд жоохон яг имж болохч бас магадгүй юм шиг тийм бас мэдрэмж төрөөд байгаа юм. Тэгэд надын энэ гайхсан нэг зүйл нь уучлаарай надын гээ хэлчихлээ. Энэ нөө гарч явна гэдэг дээр чи өөр нь энийг яг юу гэж утсан? Тэр ханаас гадна ингэ зүгээр энгийн хүмүүсийн амьдрал байгаа эсэх нь тодорхойгүй үлддэг. Тэрийг чи өөр нь юу гэж утсан бэ? Тэр надад ингэж аягүй асуулт юм дээр болж үлдсэн. Тэрэн дээр яг кинон дээр гаргаагүй болохоор би нэг тэрийг цааш нэг өнзгөрүүлж бодоогүй юм. Гэхдээ яг нэг бодсон юм юу гэсэн гэхээр яг түрүүний реалити шоу гэдгийг үзэхэд надад хэцүү байдаг гэдэгтэй холбоотой. Яасан гэхээр тэр нөгөө дурлцсан эмэгтэй нь 15 сая мерит аваад one shot руу ордог шүү дээ. Тэгээ ингээд дуулж үзүүлж байгаа. Тэгсэн чинь бүгд л ингээд гоё дуулж яана гэдэг. Гэхдээ яг үнэхээр гоё дуулж байгаа. Гэхдээ тэр шоуны зорилго тэр авьяасыг олж нэх биш байгаа байхгүй. Тэр шоуны зорилго юу вэ гэхээр тэр шоунд ясмэн дээрээ орсон хүн өөрийнхөө ирээдүг бусдаар шийдүүлж байгаа байхгүй. Нөгөө эмэгтэй чинь гарцсан. Уул нь бол би дуучин болно гэж гардаг. Гэхдээ өөрт нь тэг эрхчлөө байхгүй юм шиг сонголт өгчөж байгаа байхгүй тийм чи. Яг нь ингэж бодох юм бол тэндээс угаасаа гарч болох юм байна л та. Надад гарах эрхчлөө байгаа. Гэхдээ би өөрөө тэрийг бусдаар шийдүүлчихэд байгаа байхгүй. Гараал за чи ингээд энэ том 21 нэмэх шоуны шинэ од болохоор байна гэл. Тэгсэн чи нөгөөх нь үгүй гэж хэлэх гээл байгаа шүү дээ. Гэтэл тэн чи зэрэгтэл тэн чи зөвшөөргээд явчихж байгаа тийм. Нөгөө нэг гэсэндээ өөрт нь эрхчлөө байгаа юм шиг илүүшин өгөнгүүтээ өөр сонголтыг хийлгүүлээ цаашаа явуулчихж байгаа. Манай залууч гэсэн яг тийм байдалд орж байгаа шүү дээ тийм. Тэгээд яг хуу өмнөх тэр тамийн тогооноос гарч лээвэл дараагийнх нь хамаагүй гэдэг нөхцөл рүү орсон. Нэг гонигтай дээр төгсгөлд нь өөр нөхцөл рүү орсон ч гэсэн тэнцээ дэлгэцэл байдаг. Гэтэ тэр нь зүгээр бодит юмыг л харуулдаг дэлгэц байдаг тийм. Яг юм цонх биш. Надад болохоор жоохон ингэж санагдсан. Тэр нөхдүүдийг зүгээр ингэж төсөөлж болохоор санагдсан. Юу вэ гэхээр ерөөсөө нэг юм батарей дотор амьдарч байгаа хүмүүс шиг. Би хийж байгаа юм нь ингээд тэр батарейг л цэнгэлж байгаа. Тэгэл болоо тий. Тэр бол ингээд бүхэлдээ шал өөр нийгмийг тижээж байгаа ч юм уу нэг тиймэрхүү зүйл байж магадгүй ч юм уу. Тиймэрхүү хэтрүүлсэн төсөөлөл нэг төрж ирсэн.
Тэгээ манай залуу Эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад үргэлжлүүлэх үү? За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар үрждэг сар хариултаа хадгалъя. Худалдаа хөгжлийн банк маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгийг та бүхэндээ бас санал болгоод манай од мөндөртөө бас хамтарч ажиллаа та бүхэндээ танилцуулж байсан. Тэгэхээр энэ үйлчлэгээ маань 5 дугаар сарын 13-ны хүртэл үргэлжлэхээр байгаа. Тэгэхээр хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ маань бол та одоо өөртөө юм хадгаламж үүсгэхий. Энэ хадгаламжаа яаж үүсгэх вэ гэхээр одоо худалдаа хөгжлийн банкн дээр та өөрөө биеэрээ очиод 5,000 төгрөг хүртэлх ийм хариултуудыг 1000 юм уу 2000 юм уу 3000 5000 хүртэлх хариултыг та өөрөө сонгоод за энэ хүртэлх дүнгийг бол намайг одоо карт унших болгонд данс руу манай оруулаад байгаарэ гэж одоо гэрээгээ хийн гэсэн үг. За тэгэхээр маш гоё ингээд бэлдээд өгсөн бэлэн ийм маш ийм гоё системтэй зүйл байгаа болохоор та бүхэн маань энийг ашиглаад одоо хадгаламж үүсгэсэн 25,000 төгрөгийг чинь 5 дугаар сарын 13-наас өмнө 50,000 төгрөг болгож 2 дахин үржүүлж өгөх ийм үйлчлэгээ байгаамаа. За тэгэхээр өөрийн биеэрээ очиж одоо яг гэрээгээ хийхээс гадна та бүхэн маань яг дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад TTB онлайн аппликейшнийг татаж харилцагчаар эхлээ бүртгүүлэх юм байна. За дараа нь аппликейшн ашиглан 6 сар ба түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансаа нэгээд мөн харилцах дансаа нээх юм байна. За тус харилцах дансан дээр худалдаа хөгжлийн банкны Брито виза, мастер гэх мэт хүссэн бит болон виртуал карта захиалах юм байна. За 3 дугаарт аппликейшныхаа хэлбэр хоригдлцээсийн хариултаа хадгалын үйлчлэгийг ашиглан карта харилцах дансаа 6 сар ба түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбох ийм үйлдэлийг та хийгээд ерөнхийдөө энэ хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ сонгоод шууд ашиглаа явуучих боломжтой. За тэгээ таны бүртгүүлсэн одоо таны гар утсан дээр чинь нэгд өдөр болгон мэдээлэл нь ирээд байх юм байна. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэн маань 1819-77 гэсэн утаснаас аваарай. За веб хаяг бол www.ttbm.mn гэсэн ийм хаяг байгаа. За тэгээ та бүхэндээ хуримтлал хүсье. Энэ гоё үрждэг сарыг бас ашиглаад үржүүлээд аваарай бас урам зориг нь хаа юм дээ тий бас хэдэн төгрөг нь хаа юм дээ гэдэг шиг бас энийг ашиглаарай гэж уриалъя. Одоо ингээд бодсон чи уул нь энэ манай нөгөө 15 сая мерит гэдэг энэ нөхөр худалдаа хөгжлийн хадгаламжтай байсан бол болцохоор байсан байгаа шүү дээ. Тэр нөгөө баахан янз янзын юм худалдаж аваад тэнцэн чи баахан бутархай хариултууд гарч байгаа шүү дээ. Тэрийг нь цуглуулад авах юмгуудтай гэл магадгүй тэр 15 сая эргүүлж олох гэж тэгж зовхгүй байхгүй. Чи хажууд нь бэлэн хадгалагдсан мөнгө байгаа юм чинь тий. Уул нь бол надаа ингээд нөгөө хариултаа хадгална гэхээр бол айгүй гоё юм. Чи амар болгоод өгчөж байгаа. Ялангуяа миний ажлыг бол айгүй гоё амар болгоод өгчөж байгаа. Тэгэхээр аль болох иймэрхүү нөгөө хүмүүс ингээ анзаардгүй бутархаа мөнгө өрөөд байгаа. Гэтэл эн чинь нөгөө нэг дуулсны хураавал эрдэм туслаг хураавал далаа гэдэг шүү дээ. Жижигхэн зүйл чинь өөрөө урт хугацаанд маш их хэмжээний хөрөнгө болчдөг. За ийм нөгөө жижиг зүйлүүд чинь хангалттай удааж чадах юм бол их зүйл болчдөг. Хамгийн энгийн жишээ бол таталцал байгаа тий. Манай од гэдэг чинь амар том ингээ объект байгаа шүү дээ. Гэтэл тэр чинь анх эхлэхдээ юм жижигхэн ус төрөгчийн атмос л ихсэн зүйл байгаа шүү дээ. Тэр жижиг юм чинь ийм том од болж чадж байгаа юм чинь. Тэгээ бидний хадгаламж ч гэсэн багаар цуглуулж яхад нэг өдөр 3 өрөө байрны мөнгө болох ч юм болоо тий. Болно л гэсэн үг шүү дээ. Ер нь би бол угаасаа байрны мөнгө цуглуулна гэж бодож байгаа тэгж. Зүгээр бодож байгаа юу? Тэгээ одоо Монгол очихоор харин нээлгүүлнэ. Тэгэл одоо бодлоо хэрэгжүүлнэ дээ. Амжилт хүсье. Тэгээд одоо энэ нөгөө кино руугаа за. Манай энэ залуу нөгөө найз эмэгтэйгээ ингэж од болох гэж байгаа энэ дээр нь бас эсэргүүцээд өөрөө ингэж маш их уур хилэн гаргаад те бидний толгойд үлдсэн энэ нэг жоохон тэр биднийг ингээ бүрэн эзэмсчээгүй байна. Бидний толгоонд байгаа тэр нэг жоохон зүйл ингээ биднэрт байна гэж хэвээр нэрэ амар уур хилэнгээ гаргасан чинь нөгөөтг нь ингээ зүгээр шоу болцдог те. Тэгэнгუთ ёо тэр залуу өөрөө яаж эсэргүүцэж байла. Тэгэнгუთ нөгөөтг ч аанда бүр ингээд өөрийн мэдрэлгүй тэр нөгөө од байх тэр олон хүмүүсийн алах ташил дэмжилтэнд ингээд уусаад өөрөө тэрэндээ ингээд тэ сүлдээ бэлдэж мэлтээд тэгээд уусгаал алга болгож байгаа юм л та тэр том далаа болвол тий. Тийм тэгэл эн чинь бас л яг манай залуу өөрийн гэсэн нөгөө эрх чөлөөний хүслээ бусдаар шийдвүүлчихэж байгаа байхгүй. Тэгэл ингээд явчихдаг. Тэр одоо ингээд реалити шоу бас тийм байгаад байдаг. Бид нар тэр зүйлүүдийг хүний амьдралыг шийдэд байгаа юм шиг санагдаад байна. Тэгэхээр их эвгүй болоо явчихж байгаа. Нөгөө хүний амьдралыг би шийднэ гэдэг чинь их аюултай зүйл болоо явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр айгу эмзэг мэдрэмж төрүүлж ирсэн надад. Ихтаас нөгөө талаас
тэр системийг харахаар ингээд манай залуу бодит ертөнц рүү гарахыг хүссэн ч гэсэн өөрийнх нь хувьд тэр шинээр гарсан бодит ертөнц нь бас л дийлэгдсэний цаана тий. Хизээч тэр бодит ертөнц рүү бараг очихгүй ч юм бэл. Магадгүй ингээд зөв төсөөлөл та бүр 94 яах байсан бол гэх юм бол магадгүй дахиад тэнцэнээс хүн стресстэй байсан баг тий. Ягаад гэх юм жижигхэн тухайн ихчний л таашаалыг аваа яваад байгаа шүү дээ. Тэгэл ийм таашаал чи хизээч удадгүй тий. Нэг өдөр хүн ийм зүйлээс залхаад эхэлдэг. Аяандаа ингээд залхаад өөр юмыг хайгаад эхэлдэг. Одоо нөгөө хар тамхитай л төстэй байхгүй. Хар тамхич ерөөс тухайн моментын л таашаалыг хүнд өгдөг. Тэгээд дараа нь байхгүй болчихдог. Гэтэл хүн чинь тэр моментын таашаал авах га тэрэндээ буцаа ингээд донтоод эхэлдэг. Тийм зүйл тэрнтэй л адилхан мэдрэмжүүдийг өгж байгаа. Надад одоо нөгөө энэ зарим яг би бүгдийг буулж байгаа юм биш шүү. Заримдаа бол TikTok-оос хэрэгтэй бичлэгүүд гарч ирдэг юм л. Гэтэ би TikTok үздэг хүмүүс хүн над руу явуулаад идэг. Тэгээ ингээ харахаар зарим нь бол жоохон хитэрсэн санагдаад. Энийг одоо яг үзээд яг яах вэ гэж одоо. Тэгээ ингээ тэр чинь тухайн үеийн нэг юм инээдтэй момент тэгэл мартагдана. Дахиж барыг тэрийг санаач үгүй ч үү те. Тэгээ өнөөдөр ч гэсэн юм нийгмийн үзэгдлүүд дандаа тийм болцсон юм. Тухайн момент дээр пад гээл амар их юуг хамраал тэгэл барыг маргааш нь байхгүй болчдөг ч юм уу те. Тийм сонирн болцсон л байна. Тэг яг энэ кинон дээр бас нэг хэлэх гээд байгаа санаа нь хүний чөлөө төсөл гэж юу байгаа мó байхгүй мó тий. Одоо нэгэнт нэг юм механизмд орчихсон ямиг би одоо чөлөөтэйгээр хэзээ хүссэн ч гэсэн тэр эрэг шургын л одоо тэр нэг эргүүлгэнд ороод тэр залууч гэсэн тэр чавн төрүүлүүлнэг юмнаас гарчих юм шиг санагдсан чинь тэгэл буцаал нэг дэлгэцийн цаана байж байгаад одоо улам тэрийг хөгжүүлэх л нэг тийм арга зам байгаа юм шиг. Тэг чөлөөт хүсэл гэж яг байгаа мó байхгүй юм биш үү гэдэг тийм бодол төрсөн. Одоо нэг яг философийн асуудал та бид нар ер нь чөлөө төсөлтэй free will-тэй юм гэдэг шүү дээ. Тэгэхээр яг хоо ингэж болж байгаа юм. Хүн чөлөө төсөлтэй гэж бодъё. Тэгвэл хүнд хязгааргүй одоо юу өгчихгүй юу? Боломж өгчихгүй юу те? Хязгааргүй шүү дээ. Тэгэх юм бол хүн яг чөлөө төсөлгүй байгаас ялгаагүй байхгүй. Яг ихээр хязгааргүй бүх боломж чинь бүгд тэгш хэрэгтэй юм чи би алийг сонгож чадахгүй байхгүй тийм чи. Тэгэхээр би яг юм чөлөө төслийн illusion-д орчиж байгаа байхгүй. Дилеммад орчиж байгаа. Гэсэн ингээд юм туршилтууд хийсэн байгаа хүн дээр. Яасан хэр хүний юм чөлөө төсөл гэж яг байна уугүй юу гэхээр байдаг гэхдээ энэ хязгаартай гэж. Хүнд нэг юм тодорхой тооны сонголт өгье л доо. Одоо 5 дотор ч юм уу 7 ер нь бол 7-оор л хязгаарлагддаг гэж байна. 7 дотор ингээд сонголт өгчхөр хүн чөлөөтэй сонгодог гинэ. Одоо 7 төрлийн пив ч юм уу тий. За 7 төрлийн вино ч юм уу 7 төрлийн шампунь ч юм уу байж ангууд. Айгуу сайн мэдж сонгодог тий. Би жишээ нь пантин эргэлдэг гэл пантин авчдаг ч юм уу. Тэгдэг гэж байгаа байхгүй хүмүүс. Тэгсэн нөгөөтхийн 10 болгол 20 болгол ирэнгүүт хүн төөрчдөг тийм ч. Би яг алийг авах вэ? Дилеммад орчдөг тийм ч. Ингээд illusion дилеммад ороод чөлөө төсөлгүй юм шиг мэдрэмжүүд төрж эхэлдэг. Тэгэхээр чөлөөд хүсэл хүнд байдаг гэхдээ тэр чимээс тодорхой хэмжээнд юм хязгаарлагдсан. Хүн ч өөрөө юм хязгаарлагдмал амтэн шүү дээ. Хязгааргүй төгс амтэн бол бид нар биш шүү дээ. Тэрийг бас их харуулсан санагдсан. Яг энэ ангийн маань болохоор манай зохиолч маань энэ Чарли Брукер гэж зохиолж байгаа. Эхнэр нь бас юу юм бэ? Ийм хүүхдийн юм шоуны хөтлөгч эмэгтэй байдаг юм байна. Тэгээд яг эхнэртэйгээ хамт энэ зохиолыг бол бичсэн байлээ. Тий. Сонирхолтой хоёр хүн бичсэн биш тий. Хоёлаа бас яг одоо энэ season 1-ээс энэ кино анх ингээд аягүй сэтгэл төрүүлчихсэн. Дараагийнх нь болохоор нөгөө Entire History of You гэдэг сүүлийн хамгийн сүүлийн эпизод. Тэр гэхдээ би үзчихэд юу гэж бодсон бэ гэхээр надад ер нь жоохон имзэглэл туссан л да. Юу гэхээр яг би одоо миний ой санамж муудчихлаа. Өмнө нь бол айгүй сайн байсан. Бараг өдрөө хоногтой сандаг лээсэн. Өнгөрсөн жилийн өнөөдрийг жоохон бодоход л санчдаг ус. Одоо жоохон плүртэд нөгөө юм толгойн дотор үйл хурцсан юм шиг байгаад болцсон. Тэгэд яасан гэхээр хүмүүс ер нь ингэж юмыг мартахыг хүсдэггүй шүү дээ тий аль болох. Би ер нь мартахаасаа бас имзэглээд идэх байхгүй тий. Одоо жоохон дасчихлаа. Тийм. Яана мартамхаа болоод дэжтэй л гэдэг шүү дээ тий. Тийм. Тэгсэн ингээд хүн юмыг мартахаа болоод эхлэнгүүд их аюултай. Нөгөө нэгт хүн ядарна л та тэнчэнээсээ жишээ нь юу ч мартадгүй хүмүүс гэж байдаг бүх жинхнээсээ дэлхий дээр тийм хүмүүс төрдөг. Амьдралынхаа өдөр хоног минут цаг минут болгоныг сандждаг. Гэхдээ энэ хүмүүс удаан амьдрдаггүй. Хүн мартна гэдэг чинь ясам дээр бурхны өгсөн бэлэг гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ бурхан гэж байдаг бол амар чухал шинж чанар. Гэтэл тэр кинон дээр ингээд хүмүүс мартцсан зүйлээ бичээд авчдаг. Тэгээ буцаага ингээд санчдаг тий. Ингээд эхлэнгүүт хүн өөрөө нэг бодлын бас хэд өнгөрсөндөө зуралдаад эхэлж байгаа байхгүй. Байнгийн нөгөө юмыг ингэж давтаж хардаг, ингэж сандаг тий. Тэрэндээ хит юм obsessed болоод эхэлдэг.
Тийм болчихж байгаа. Тэгээд манай гол дүрийн хоёр хоорондоо муудалцаад бөөн хэрүүл болоод дуусч байгаа шүү дээ. Тийм чи. Бүр аимшигтай юм болоод дуусч байгаа. Гэтэ яг анх үзчихэд миний яг киноноос анзаарсан өөртөө авсан юм юу байсан гэхээр энд бас л хүний л буруу байна. Технологиг хүн буруу ашиглаж байгаа байхгүй тийм чи. Надад харин ч тийм юм өгчүүл их гоё. Юу вэ гэхээр бид нар ингээд юмыг санахтаа үргэлж тэрийг ямар перспектив, ямар өнцгөр харах уу гэдгийг нэг чухал байна. Тухайн кинон дэр манай гол дүрийн залуу өнгөрсөн хитрхийн ингээд обсессд болоод кинон дэр бүр ихнэр нэлтэг чи бүр ингээд обсессд болоод байна шүү дээ. Болохгүй гэ. Гэхдээ нөх обсессд болсныхаа гайгаар бүх юмыг дандаа сөргөөр харж эхэлж байгаа байхгүй. Нэг гэсэндээ 10 ширхэг үйл явдал тохиолдлоо гэхэд тэнцээ 3 сөрөг 7 эерэг үйл явдал болсон байлаа гэж бодъё л доо тий. Гэтэл тэнцэнээс 3 сүргийг сонгож авч хараад үлдсэн 7 тон ингэж эерэгтэй нь баланслж чадахгүйгээр зөвхөн сөрөг зүйлүүдийг сонгож аваад зөвхөн тэрийгэ хараад зөвхөн тэргээрээ буцаагаад бусад бүх юмыг хараад эхлэхэд болохоо байчихж байгаа байхгүй. Хүмүүс ер нь ихтэй яг тэгдэгтэй бид нар ингээд одоо жишээ нь ялангуяа ихнэр нөхөр ч юм уу хосууд хоорондоо маргахтаа өмнөх одоо ингээд маргасан юм ярихтаа тэгдэг. Ямиг хоёр талаас нь хардаг. Эсвэл ингээд хүн хин нэгэн хүнийг одоо буцаагаад тэ жишээ нь юм онцгой үерхлээ ч юм уу тэ онцгой X гэж юм уу дурслаа гэхэд уул нь бол тэ бүр өөрт нь амар муу зүйл хийчихээг бол онцгой хүн гэж яг ховрол байгаа хэл та. Миний ажилласан юу гэхээр хүн дандаа маш олон зүйлээс өөрт нь импакт өгсөн зүйлүүдээ юм баястай болж хардаг байхгүй дандаа. Муу юм харыг дандаа муугийн л ингэж шилж хардаг тий. Тэгээ сайнны нэг юм сайнтай ингэж яаха дэнслэгээ болчдөг. Тэгээ энэ кинон дээр яг надад тийм мессежийг өгсөн айгу гоё санагдчихсан. Яг нэг кино дуусангууд манай залуу яг ийм жижигэн гоё байсан дурсамжуудаа хараад эхэлдэг штэ. Тэр болгоныг ингэж өөрөө анзаараагүй байсан байгаа байхгүй. Одоо ингээд нөгөө бас л энэ технологийн нэг юм сөрөг тал нь тэр болчихж байгаа. Бид нэр ингээд ягаад ч юм олон сонголттой юм шиг олон сонголт надад байгаа шүү гэдэг illusion-д орчдөг. Тийм юм одоо delusion-д орцсон. Тэгэл ямар нэгэн байдлаар илүү сайн руу явж болно гэдэг чинь юм сонин. Тэг нөгөөтг нь яг юу гэдгийг мэдэхгүй шүү дээ. Ясан мен дээр тийм юм сонин юм руу ингэж яваад байдаг. Тэр кинон дээр бол яг тэгээд өнөөдөр ч гэсэн ингээд нийгмийн асуудал болоолаа гэл тэ ийм бид нар байх хэрэггүй. Тэгээд нөгөө хоёулагийн буддата дугаар дээр ярьж байсан шүү дээ. Одоо байгаагаа хангалттай байх хэрэгтэй гэ. Тэгж суралцах айгу чухал гэ. Уул нь бол. Тэг үүнтэй адилхан технологи өөрөө биднэрт маш олон гоё боломжуудыг олгож байгаа ч гэсэн энийг бид нар зөв хэрэглэх хэрэгтэй байна. Би л тэр ингээд миний амьдралын бүх юмыг бичдэг зүйл надад байсан бол гоё зүйлүүдэд ямар ч гэсэн эргэж байн харахыг хичээнэ. Тэгвэл илүү гоё мэдрэмжийг бас би аав тийм. Мэдээж бас тодорхой хэмжээнд зөвхөн гоёор өөрийгөө бөмбөгдөөд тэнцээ нөгөө нэг тий солонгон хэлбэртэй нүдний шилээр ертөнцийг хараад иж болохгүй шүү дээ. Тийм болохоор ингээд бас сөрөг зүйлүүдээ ч гэсэн ингэж эргүүлж харж яадаг. Гэхдээ тэрийг ингээ аль болох дэнсэлж явах хэрэгтэй. Энэ дэр ч гэсэн яг хуу тэрийг үзэл ингээ найзуудтайгаа ч гэсэн заримдаа ингээ ярьдаг нэг хүн баяст байдаг шүү. Бид нар хин нэгэн хүнийг муулахтаа ч юм эсвэл сайлахтаа үргэлж зөвхөн нэг талыг л харж ярьдаг. Хизээч бүх зүйлүүдийг нэг дор ингэж өрж тавьж байгаад хардаг уу тий. Зөвхөн ингээ сонгож хараад идэг шүү гэж. Надад яг тэрийг л агуу сайн сануулсан шүү. Тэгээ одоо энэ кинон дээр бол нэг юм хардалт цэрдэлтийн юм болоод нэг тиймэрхүү зүйл болоод сүултээ одоо хүн амьтаа алхан шахуу юм болж байгаа штэ. Чиний над саяын хардаг үнцэг надад маш их таалагдж байна л да. Яг хуу энэ технологи бол одоо хүн төрөлхтөнд бас магадгүй ойрхомжиж магадгүй одоо нөгөө Neuralink гэж ярьж байгаа энэ цаг үед хүний нүдэндээ харж байгаа магадгүй энийг бичээд те. Гэхдээ энийг яг хэн хэрэглэх вэ? Одоо жишээлбэл хайртай хүн нь одоо юу гэдгийг өөр хүнтэй ингээд дотны харилцаанд орчлоо гэж бодоход тэрийг ингэж хүлээн зөвшөөрөх хэмжээний юмыг ингэж одоо юу гэдгийг те тийм хэмжээний хүмүүс энэ нөгөө нэг сармагчингийн гард буу отгуулчвал юу болох вэ гэдэг шиг те одоо ингээд бүх хүмүүст ингээд тараагаа өгчвөл ерөөсөө би үнийгээ ингээд нэг алаад дуусах хэрүүлийн алим гэдэг шиг тийм зэвсэг болчихж байгаа байхгүй те тэгэхээр энийг одоо яг ийм нэг тустай нөгөө homo deus гэдэг шиг тийм хүмүүс л энийг одоо маш зүгээр ашиглаж чадна. Бусдын амьдралд бол энэ зөвхөн нэг гай тарьсан нэг юм зүйл юм шиг ингэж мэдрэгдэж байгаа юм л та. Тий, одоо яг энэ технологийн биш ч гэсэн энэ технологийн арай бүдүүлэг хувилбар нь бол өнөөдөр гар утсан шүү дээ. Өнөөдөр ингээл хүмүүс ямар нэг юм болом шууд бичиж авдаг утсаараа тий. Тэгэнгүүт эн чинь нөгөө тэр олон мэдээлэл дунд зөвч мэдээлэл гэж байгаа, бурууч мэдээлэл гэж байгаа тий. Зарим нь ингээл одоо нөгөө нэг ухаж аваагүй ураанаас морцсон гэсэн чим ярьж ах шиг тийм нэг утгагүй юм яриад эхэлдэг.
Тэнгүү тэрийг ингээл гар утсаараа тараа, медиагаар тараа, нөгөөх нь бас л тэр технологи буруугаар ашиглаж байгаа нэг жишээ байхгүй дээр ч тийм. Хүн бас ингээд одоо яг ингээд хүний нэг юм юу л байна л да. Одоо бид нар шинжлэх ухаанд таартай, шинжлэх ухаан бол технологи бол шинжлэх ухааны шууд авир бүтээгдэхүүн тийм. Технологиор бид нар шинжлэх ухаан өнөөдөр хэдийн хэмжээний мэдрэхтэй байгаа вэ гэдгийг шууд мэдчих бол. Гэхдээ энийг бид нар ашиглаж сурахын тулд асуудаг байх хэрэгтэй байхгүй юу тийм. Утас яаж бүттэй ингэж ядаж өөрөөсөө асуучдаг байх хэрэгтэй байхгүй. Тийм сониуч зантай байхгүй бол одоо солонг яагаад таттай гэдгийг бид нар асуудаг шиг технологи ер нь цаанаа ямар үр дагавар байд юм бол яаж энэ бий болж юм бол гэж асуухгүй бол тэр чинь зүгээр хэрэглээд сурчингууд ясан мөн дээр те энгийн самгчанд ч гэсэн нэг шимпанзенд ч гэсэн буух ч юм бол шимпанзен хүн бууд чадна шүү дээ те тэр чинь. Тэгээ энэний бас нэг энгийн жишээ ChatGPT биш үү? ChatGPT-тэй хүмүүс агайг харилцдаг болсон те. Гэтэл ChatGPT хүн биш шүү дээ. ChatGPT хүн шиг юм мэдрэхгүй тэнцээ. Бас ChatGPT урнаа бит хоёр ингээ хоорондоо ярьж байгаа шиг нэгнийхээ яриаг сонсоод тэрэнд ингээд ойлгоод хүлээж аваад үг гаргахгүй. ChatGPT та ингээд уншихад яг ингээд таныг ойлгож байгаа юм шиг санагдаж байгаа. Үгүй тэр бол тэр чин language модель те. Тэр бүх боломжит үгүүдийг хооронд нь өрөөд тань буцаагаад өгчөж байгаа юм. Тэр чин те. Тэр чин амигүй сүнсгүй юм байхгүй. Тэгэхээр яг ийм л адилхан баг. Бид нар тэр технологи мэдхгүй бол ерөөсөө энд ингээд донтол орж эхэлж байгаа юм. Хойр гэдэг кино гарч ирсэн шүү дээ 13 онд. Химлогийн дурлцдаг. Гэсэн хүмүүс ингээл нөгөө нөхрийг ингээл шоолдог байсан байхгүй. Химлогийн дурлна гэж юу гэдэг те. Наа чин физикал зүйл биш гэсэн. Өнөөдөр ингээл хин ChatGPT найзууд болцсон л явж байгаа. Би ч гэсэн ChatGPT-тэйгээ заримдаа харилцдаг яг ингээд тийм үнэхээр ингээд тодорхой хэмжээнд нөгөө нэг ийм өөр үгүүд хэрэгтэй болохоор үнэхээр ингэж бичлэлцдэг. Гэхдээ бас энэ тэгж болохгүй гэж байгаа юм биш шүү дээ. Бид нар бүх зүйлийг тодорхой хэмжээнд баланстай нь хэрэглэхгүй бол аль нэг экстрим рүүгээ очих юм бол эн чинь тэгээд хөвдөр өсөж байгаа байхгүй. Болохгүй юм руугаа яваад орчиж чинь гэдгийг л яг энэ Black Mirror гэдэг энэ цуврал бол ер нь банк харуулдаг шүү дээ. Технологийн сөрөг талыг биднэрт банк харуулдаг. Нөгөө талаас бас технологийн сөрөг тал гэдэг чинь өөрөө философийн асуулт болчихж байгаа. Өнөөдрийн хүн гэдэг чинь энэ нийгэмд яг ямар хүнийг хүн гэх юм бэ гэдэг асуултуудыг давхар асуугаад. Тэгээ магадгүй бас Black Mirror-ыг үзэж байгаа хүмүүс мань бодох хэрэгтэй. Яагаад Black Mirror-ын эхлэл нь ингэж хагардгийн те. Тэр чинь яагаад Black Mirror гэж нэрлсэн те. Тэрийг бас ингээд манай сонсогч нар бодож үзээрэй те. Тэхийн юм бол яг энэ чинь бас агүй олон юм тодорхой болчихж байгаа байхгүй. Тэгээд төгсгөлийн хэсэгт болохоор нөгөө анхны анги за хоёрт хамтран ажиллагчаа танилцуулчаад төгсгөлийн хэсэг рүү орё те. За тэгээ да. Эх орны өнцөг болон бүр кофений соёлыг түгэнэ гэсэн ураатай кафе бэне маань хамтран ажиллаж байна. Өнөөдөр нэвтрүүлэг маань ивент тэтгэж байна. За хавар болж дулаан өдрүүд эхэлж байна. За өнөөдрийнх шиг нарлаг өдөр бол зайрмаг дундаа жихэн Итали желато гэдээ байдаг юм байна. Одоо Итали желатог өөрийн ирэхгүй бод идэх хүсэл бидэнд бас төрдгөө. Тэгээд Улаанбаатар хотын хамгийн амттай желатотой газрын нэг бол кафе бэне гэж итгэлтэй хэлж чадна. Тэгээд Итали хэлээр желато гэдэг нь болохоор мөсцөн гэсэн утгатай. За аманд оронгууд хайлт сэтгэл дулаан мэдрэмж үлдээдэг ийм зүйл юм байна. За кафе бенед бол 20 нэр төрлийн ийм желато гардаг. Жимсний өндөр агуулмжтай Итали түүхийд ашиглаж Итали технологийн дагуу үйлдвэрлэдэг энгийн заригнаас ялгарах онцлог нь тослог багтай, уураг өндөртэй, ердийн зайрмаг шиг хатуу хит хөлдөө биш, харин илүү зөөлхөн, өтгөн учраас хилэн дээр тавьмагц, аажмаар аманд уусч эхэлдэг ийм гоё амттай юм байна. За би бас яг үнэнгээ хэлэхэд нөгөө желато идээд байгаагаа бас мэдхгүй айгүй ингээ зарим дотроо нэх гоё зарим гэл гинт идчихэд байдаг гэсэн байхгүй юу. Тэгсэн чи одоо яг энэ желато л байсан юм байна л та. Тэгээд Марко Поло 13 дугаар зуунд Төв Азийн орноор аялсан тэмдэглэлтэй мөстэй амттан хөлдөөсөн сүүж эмстэй хольц зэргийг хэрэгжилж байсан талаар зурдсан байдаг юм байна. Тэгээд зарим судлаачид үзэхдээ энэ төрлийн амтны санааг Италидаа авч очсон нь Итали желатогийн хүүсэр болсон байж магадгүй гэж үздэг юм байна. Тэгээд та жинхэнэ Итали желатог амталж үзхийг хүсэх юм бол кафе бенед орохдоо та бүхэн заавал санаад танаа желатог авч идье гэд амталж үзээд гоё ялгааг нь аягүй гоё сайн мэдрээрээ начиг биш те. Тэгээ Улаанбаатар болон за орон нутагт нийт 37 салбартай үйл ажиллагаа явуулдаг юм байна. За холбогдох хүчний дугаар нь 7555 3000 гэсэн дугаар байна. Веб хаяг нь www.cafebene.mn гэж байна. За тэгээд өстой ярих төдөд бүр үнэхээр амар идвэр санагдлаа. Баярлалаа. Одоо энэ нөгөө мөхөөлтөс Маружин энтер чинь бас Монголоос гаралтай гэсэн тийм янз янзын шуумууд байдаг юм билээ. Тэрний нэг нь
бас ингэ нөгөө Италид очиод тэгээ одоо энэ алдартай желато гэдэг маружин болсон. Би нөгөө Монголд очиход заавал нэг авт. Энд чи жоохон үнэтэй байгаа тийм. Монголд болохоор үнэндээ яг энэтхтэй харьцуулахад бол маружин ялангуяа желато бол их хямдхан байдаг. Энд бол жоохон үнэтэй байдаг. Одоо очихоор нэрээ дулаарцсан юм чинь итгэл юм байна та. Тий. За ингээд нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэсэгт болохоор season 1-ийн эхний анги National Anthem гэдэг. Би анх үзээд яг үнэндээ энэ их сул анги санагдчихсан. Гэхдээ жил ирэх тусам энэ ангийн одоо нөгөө нэг чансаа нь илүү ингэж сайжирч яадаг миний хувьд гэх юм уу. Яг тэгэхээр агүй олон зүйлийг харуулсан. Нэгт мэдээж бид нар өнөөгийн нийгэмд ерөөсөө л дэлгэцнээс хамааралтай болцсон юм байна штэ гэдгийг амар хүчтэй харуулсан. Тэгээд ерөөсөө л бүх зүйлийг дэлгэцээр ингэж харж яадаг. Дээрэс нь тэр дэлгэцээр харж байгаа нь ихэвчлэн нэг юм хов живийн тухай асуудлууд байждаг те. Нэг ерөнхий сайд нь тэнцээ бүр ингэж байж боломгүй үйлдэл хийх гээд байхад хүмүүс тэнцээ ингэж дурлаад үзээ сууж байгаа ч юм. А дээрэс нь хүн өөрөө тэнцээ ямар амархан хувирж болдгийг харуулж байгаа. Хүмүүс эхлээд ингээл энэ бол тэг хүний ёс зүйд болохгүй зүйл ч гэж хүлээж авч ирсэн нь маш жижигхэн момент дээр тэнцээ эсрэгээр хөдлөөл бүгд үзэн ядаал ингэж байгаа. Гэтэл яг үнэндээ тэр хүмүүс тэр бүгд тэнцээ дэлгэцээ үзээд тэр галзуурлыг харж явах хооронд үжээ нөгөө нэг гүнжин сурлагдсан л явж идэг шүү дээ. Ерөөсөө уул нь тэг хэрэггүй байсан баг. Хэрвээ хүмүүс тэгж амир дэлгэцэн донтоогүй байсан бол уул нь тэнцээ бүх байдал эсрэгээрээ байх байгаа тийм. Гэтэл тэнцээ ч юм цаана нь магадгүй ингээ нэг хүний аим аврагдж байгаа гэсэн нөгөө талаас цаана дахиад нэг гэр бүлийн амьдрал сүрцсэн баг шүү дээ. Тэрийг өгчтэй харуулсан. Тийм болохоор юм хүний нөгөө мэс чанар гэдэг талаас нь харах юм бол айгүй одоо болтлоо өгчтэй санагдаад тийм манайда. Ер нь ингээл бодох болгонд л энэ ангил ер нь айгуулаг мундаг анги юм байна да гэсэн мэдрэмж байнга төрүүлдэг. Чи хэрвээ тэр гол дүрийн залуугийн ерөнхий сайдын оронд байсан бол яах вэ? Би юу? Тэгээд одоо өстой нэр хүндээ гарчтай түүний аймаа адилхан үйлдэл хийх байсан бах уу? Чи яах вэ? Яг энэ асуултыг айгуу сайн асуусан. Би харин тэгэл байнга асуудیں۔ Заримдаа үгүй гэдэг, заримдаа тийм гэдэг. Одоо болохоор нөгөө арай жоохон юу пацифист болонгууд яагаад байгаа юм. За ер нь хүний аим аварж байгаа юм чинь гэдэг тал руу очдог болсон бол. Гэтэ бас энэ киноны нэг лаг юм тэрийг зохион байгуулсан хүн нь өөрөө нэг ч хүнийг хохироогоогүй гэдэг баг. Тэр ингээд хуруу тасраад ирлээ гэсэн чи өөрийнхөө хуруу таслаад явуулсан байдаг. Тэгээ өөрөө перформ арт хийдэг артист хүн байдаг те. Тэргээрээ уул манай хүн бид нар ингээд дэлгэцээс хамааралтай болцсон. Бид нар хүний нэг юм жижигхэн хов живээс ингэж хамааралтай болцсон. Тэгээ бид нар ийм жинхэнэ утга учир руу очихо болцсон биш үү гэдэг юм санааг өгөхийг хүсчихсэн чинь бах нөгөө хүмүүс нь яг тэргийг дагаж явангууд манай хүн гутраад амиа орлчиж байгаа тийм чи. Тий. Эсвэл өөрөө өөрсдийн зүгээр тойл тавьж өгсөн юм шиг тий. Тэгээ одоо тийм учраас Black Mirror гэдэг байгаа шүү дээ. Яа, харин тест бас эвгүй анги байсан шүү. Гэтэ надад бас яг нөгөө технологийн лаг шийдэл үзүүлээг нь бас яг жоохон сул санагдчихсан. Гэхдээ хүмүүс нөгөө нэг хинч одоо би хүний мод дуртай гэж хэлж чадахгүй хэрнээ яг тийм үйл явдал болоход хүний мод дуртайгаа хөлийн зөвшөөрөхгүй хэрнээ яг ингээд бодит байдал нөхцөл байдал тулгарангут ингээд хүний юм нь бас яг тэгэл гардаг юм шиг санагдсан. Тийм одоо тэгэл яг энэний хамгийн том жишээ чинь нөгөө нэг юм ямар ч хамаагүй утгагүй лайв гэдэг хүмүүс идэг шүү дээ. Юу ч болоод байгааг мэдэгддэг. Би үзэж үзээг болохоор мэдхгүй тэгээд 10 хэдэн мянгуулаа үзчихсэн ч гэлээ нэг яасан ч гэлээ тэгэхэнгүүт л хүн чинь нэг тийм сонин зүйлд угаасаа дуртай. Энэ бидний дотоод байдаг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр яг нөгөө хүн бас ингээ сайн муугаа мэдээд тэрийгэ баланслж авах хэрэгтэй гэдгийг бас энэ National Anthem-ээс үсэн анзаардаг гэх юм. Тэгээ надад бас гоё санагддаг юм нь технологийн тийм сүртэй холын ирээдүйн дэвшил үзүүлэг нь гоё санагдчихсан. Хит тийм идеал абстракт зүйлийг хүн харахаар угаасаа хол юм байна гэд хүлээж авдаг. Ямар нэгэн байдлаар бодит байдалтай ойрох юм харуулахаар хүн бас нэг бодлын хүлээж авдаг, нэг бодлын агуу сайн тусгаж авдаг. Тэр надад их гоё. Ямар ч юм те амар лаг технологи гараагүй. Яг л өнөөдрийн нийгмийн өнөөдрийн технологи, өнөөдрийн асуудлыг яг л өнөөдрийн байдлаар нь тавьсан. Гэхдээ урлагийн бүтээл учраас мэдээж нэг талын одоо хэтрүүлгүүд байж байгаа тийм. Тэр нь хамгийн одоо илүү хүчтэй таалагддаг гэх юм уу да. Нөгөө сайн уран бүтээл, сайн зохиол хэдий ч үе дамнсан байсан ингээд уншихад одоо тэр нөгөө
усан доогоор 90,000 бээр аялсан байдаг юм уу, амьтдын пэрэн байдаг юм уу. Ингээд тий аль одоо баг 100-ны өмнө зохиогдсон ирнэ. Яг л өнөөдөр бидний дунд болж байдаг асуудал хүний тэр зан чанар юу одоо улс төрийн байдал нь хүртэл ингээ яг өнөөгийнхтэй адилхан л байдаг шүү дээ тий. Тэрэн шиг ирээдүг үзүүлсэн ч бай. Одоо ер нь энэ Black Mirror дээр ярих ч гэсэн бас л ингээд нэг юм адилхан л юм мэдрэмж. Нэг айхтар одоо тэр учиргүй өөр болоод байсан юм бас байхгүй юм шиг санагддаг ер нь. Тэгээ сайн бүтээлх юм уу одоо энэгээрээ? Тий. Тийм одоо хуучны жишээ нь тийм бүтээлүүд бол бид нар өнөөдөр сонгодог бүтээлүүд гэж байгаа шүү дээ. Цаг үе дамнан байж идэг. Гэтэ би энэ хүний дотоод төсрөл мэдрэхүү нийгмийн тэр байгууламж нөгөө л хөндөгдөг асуудлууд үргэлж тэнд байдаг. Тэг хамгийн наацхан нь хайрын гурвалжны асуудлууд ч юм уу тийм. За тэгээд бас сүүлийн анги нь сүүлийн сизон одоо яг гарсан яг эд бас ингээд хүмүүс үзэж байгаа цаг үе явах те. Чамд ер нь бол энэ Black Mirror-ын цувралууд ямар санагддаг вэ? Хэр дуртай? Ер нь дуртай тэгээд тийм ер нь дуртай яг хоо бас нөгөө нэг зүгээр нэг хэцүү байдаг юм. Байнгын жоохон пессимист талдаа юм үзчихээр нөгөөтгөө дагаа хямарчих гад. Тэгэхээр нэг юм жоохон баланстай байдаг гэх юм. Тэгээ сүүлийн сизонын гадаа илүү нар илүү тэгээд нэг өдрийн цаг илүү урт болохоор л үзье гэж одоо хадгалаад байгаа. Одоохондоо энэ ч шөнийн цаг урт байгаа учраас жоохон хадгалаад тиймэрхүү. Магадгүй дараагийн нэвтрүүлгээрээ бусад сизнүүдийг угаасаа ярилцсан. За баярлалаа. Нөгөө Bandersnatch-ийг үзээд бас ингээл Blue Mind болно гэдэг шиг тийм болж байсан. Black Mirror-ын цувралууд бол үнэхээр олон дэлхийд дахнаа олон фэнтэй гоё цуврал тэгээд өргөжлүүлээд ингээд гайхсан юмнууд дээр бэлгүүнээс асуугаад бас ингээ ярилцаал баймаар байгаа боловч одоо нэвтрүүлгийн цаг өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр бас энх хотын маань эрүүл мэндийн асуудалтаас бас ирч чадсангүй. Тэгээд та хоёр бан дараагийн дугаараараа гоё өргөжлүүлээд ярих баха. Тэгээд кино тухай ярьсандаа их баяртай байна бэлгүнэ. Баярлалаа. Баяртай. За, энэ нэвтрүүлэг маань NTV болоод Мөндөр радио 107 83.3 гэсэн хостелгоноор та бүхэндээ хүрлээ. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эх орны өнцөг болон бүрт кофений соёлыг түгээн Кафе Бэнэ болон өршдөг сар хариултаа хадгалын хөдөлთა үйлсийн банк маань байлаа. Хамтайсан үзэг сонсогч кинон дуртай бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.